Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Тоорон хүү хэмээх Япон ардын үлгэрийг багш нь уншихаар сонгож авлаа. Японы нэгэн тосгонд эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Нэгэн өдөр эмгэн голын дэргэд суугаад өвгөнийхөө ховцыг угааж байтал аврах том тоор голд хөвж байв. Баярлсан эмгэн түүнийг хулсан зэгсээрээ татж аваад гэртээ харж өвгөнтэйгөө хамт идий гэж бодоод өнөөх том тоороо өнхрүүлсээр гэрийн зүг яаран явжээ. За тоор жимс маань ямар байдаг вүлээ хүүхдүүдээ? Тоор жимс маань хүн өнхрүүлэхээр том хэмжээтэй лөө. Үгүй тийм ээ. Тэгэхээр энэ тоор маань ямар ах нь вэ? Онцгой том тоор ах нь тийм ээ. Эмгэн өвгөн хоёр тоорыг яг тэнцүү хуваатал дотроос нь нэгэн жижигхэн хүү үсрэн гарч иржээ. Хоёр хөгшин мэл гайхав. Тэгээд өвгөн нь түүнийг Момотаро гэж нэрлэе гэлээ. Тэд хүүгээ өөрийн амьшигээ хайрлан өсгөв. За момо гэдэг нь бол тоор жимсийг хэлдэг байгаа шүү. Японоор Момотаро тосгоныхоо хамгийн хүчтэй, зоригтой эр болж өссөн байна. Гэвч түүнд тосгоны амьдрал уйтгартай санагдах болж адал явдалтай учрахыг маш их хүсч байлаа. Тиймээс далайд гарч мангасуудын арал дээр очиж үзэхээр шийджээ. Ээж нь түүнийг битгий яваач гэж гуйсан ч тэр нэгэн ч хийсэн учраас бодлоо огт өөрчилсөнгүй. Санаа алдсаар хөгшин ихэн түүний арьсан богцонд хэсэг шар будаан банш бэлтгэж өгөв. Ээжийнхээ бэлтгэсэн замын хүнсийг аван эцэг эх хоёртойгоо салах ёс гүйцэтгээд замдаа гарчээ. Явж байтал нэгэн нохоо газар шинсэлсээр түүн рүү ойртон ирлээ. Өнөөх нохоо, чиний богцонд нэг юм үнэртэй байна. Юу юм бэ? Гэж хов хуцсан асуув. Амттай банш мангасуудын арал дээр очих замдаа идэх гэж байгаа юм гэж Момотаро хариуллаа. Хэрвээ чи надад нэгийг өгвөл би чамтай цуг явъя гэж нохоо хэллээ. Нэрээ замын хань хэрэгтэй юм байна гэж бодоод Момотаро баншнаасаа түүнд шидэж өгчээ. Нохоогоо дагуулад цааш явж байтал сониуд сармагчин гинэт модноос үсрэн бууж ирээд чиний богцноос юм үнэртэй байна гэж уруулаад олон асуулаа. Момотаро банш химэн хэлэхэд сармагчин ч нэгийг өгвөл тэдэнтэй цуг явъя гэдгээ хэлв. Момотароч зөвшөөрлөө. Ийхүү тэд гурвал болоод цааш замд гарав. Гэтэл тэнгэрээс нэгэн гургуул ниссээр ирэв. Тэрч бас баншнаасаа өхийг гуйхад Момотароч түүнийг нэг баншаар дайлснаар дөрүүлээ болов. Яваад л байж. Явн явсаар нэгэн далайн эрэг дээр хурч ирдэг юм байна. Эрэг дээрээс мод түүж завь хийж аваад хориотой арал болох мангасуудын орон руу залуурдан явжээ. Гэтэл арлын яг дунд хэсэгт аврах том модон хаалгатай том шилтгэн байхыг тэд олж харав. Аврах шилтгэний хаалгыг Момотаро хүчтэй гихчин түлхэн онгойлгоод орлоо. Гэтэл харанхуйгаас мангасуудын махчин зарцнаар үсрэн гарч ирээд дайрахад Момотароч сэлмээ бариад угсхийв. Дөрвөн найз дараагийн өрөөнд орлоо. Энэ нь мангасуудын хааны өргөө ажээ. Мангасуудын аймшигт хаан Акан дожийг хараад амьтад маш их сүрдэжээ. Мангасын хаан үсрэн босч ирээд их зөөдөөс нь харан зогслоо. Тэгээд миний эзэмшил ордонд хэн дураараа нэвтэж зүрхлээ вэ гэж бэрхэрэн асуув. Би Момотаро байна гэж зоригтойгоор хэлээд би чамаас огтхон ч айхгүй байна гэж нэмэн хэллээ. Архиран бархирсаар авраг мангас өөрийн нүсэр том сэлбээ суглаад ухсхийн дайрлаа. Гэвч Момотаро түүнээс илүү хурдан хөдөлж өөдөөс нь сөрөн тулалдав. Тэднийг ийхүү ширүүн тэмцэлдэж байх хооронд сармагчин, нохой, гургуул, гурав
мангас руу тал талаас нь чадах ятгаараа дайрч байв. Эцэст нь мангас эцэж ядран байдгаараа амьсгаацаар газарт унаад өгөв. Тэгээд Момо тараагаас намайг тайван орхиоч. Оронд нь миний эрдэнэсээс хүснээрээ ав гэж хэллээ. Момо тараа мангасын аврах том эрдэнэсийн авдраас уут дүүрэн алт эрдэнэс өнөд чулуу аваад гэрийн зүг хөдлөв. Адал явдал хайгч дөрөв яг л Баатрууд шиг бардан малхалсаар эргэн ирж өвгөн эмгэн хоёрч эрлэх зөрөгтэй тоорон хүүгийнхаа ач буйнаар үлдсэн амьдралдаа элбэг хангалуун амьдарчээ. За ингээд тооронхүү үлгэр маань дууслаа. Тэгэхээр тооронхүү үлгэрээс бид нар юуг суралцаж болохоор энэ хүүхдүүдээ? Тооронхүү маань яалаа? Энгийн амьдралдаа тийм ээ уйдаад илүү зүйлд явах уу? Хүч сорхоор шийдээд хаашаа явлаа? Мангасуудын арал руу явсан тий. Гэтэл тэр мангасуудын арал нь яалаа? Хориотой арал байсан шүү дээ тийм ээ. Очих юм бол яах нь вэ? Үхлийн аюул нуугдаж байгаа очиж болохгүй шүү гэсэн арал байсан тийм ээ. Гэтэл яах нь вэ? Момо тарахуу болохоор өөрийнхөө хүч чадлыг үзье, сорий гэж яасан бilé. Мангасуудын арал руу явсан. За ингэж явхад нь ээж нь битгий яваач гэж гуйгаад хүүн үгүй би явна гэсэн учраас хүүдээ яалаа. Санаа алдан байжгаад аян замдаа идэг гэд шар будааны банш хийж өгсөн те. Тэгээ сайхан баншаа үнэртүүлээж явж байтал замд нь юу таарлаа? Охой, сармагчин гургуул тааралдаад бүгдөөрөө баншнаасаа нэгийг өгөөж хань болж хамтдаа явъя гэж гуйсан тийм ээ. Тэгээд Момо тарахуу яалаа? Замын хань хэрэгтэй юм байна гэд бүгдэнд нь нэг банш өгөөд дөрүүлээ яалаа. Мангасуудын аралд очоод мангастай дөрүүлээ хамтдаа тулалдсан учраас Момо тараа маань мангасыг ялч чадсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ үлгэр маань юу гэж нэхэрэ альва зовлон бэрхшээл амьдралд ямар нэг юм тохиолдоход чи ганцаараа биш ээ. Найз нөхөд гэр бүл эргэн тойрныхоосоо яах нь тусламж авах юм бол тэр асуудлыг амар хялбар яах нь даван туулж чаднаа гэдэг үгийг бид нарт яана сургаж байгаа үлгэр байгаа аахгүй юу? Энэ маань манай Монголын алуунгой ихийн домогтой адилхан байгаа сте хүүхдүүдээ 5 хүүхэдтэй нэг сум тарааж өгөхөөр тавлаа амар хялбархан яадаг үлээ хугалцдаг. Харин 5 сумаа багцлаад өгтөл хинэн ч түүнийг яах вэ? Хугалж дийлдэггүй шүү дээ. Тэгэхээр альва зүйлд яах нь эвтэй байх, хүчтэй байх, нэгдэх гэдэг бол яах нь ганцаараа байснаас хамаагүй илүү гэдгийг харуулж байгаа ийм сайхан үлгэр байлаа.